Дайн бол хэний ч хүсэх зүйл биш. Би дайны зүгээр л зурагтаараа авцаараа тэр улстай байлт гэж хар сонсдогч. Яг үндэ дайнд явсан хүмүүс тамд байгаа юм шиг зовлон дуулж тэд эсэмийн дээж ирсэн ч өмнөшгөө адилхан байдг нь харамсалтай. The Horizon бол 2021 оны 2 дугаар сард гарсан Солонгос вебтум. Энэхүү бүтээл бол үнэхээр үзсэнтэй маш богино өгүүлэмжтэй манхуу дээр нэг ярьдгүйч гэлээ өрүүдийн сэтгэл хөдлөлийг маш гоёор харуулж дайн дулаан хүмүүсийн мөн чанар бүхнийг харуулах манхуу. Зураглан жоохон эрсгийж гэлээ хүмүүс донд маш алдартай хамгийн шилдэг зохиолтой манхуу гэж хэлж болно. Тэгээ хэд тэмцэг жоохон хүүхдүүд үзэхгүй байвал дээр шүү. За ингээд бичлэгтээ орцгоё. Манхуу маань шууд дайн сүрлээд өрн ертөнцөд эхэлнэ. Энд өрөвдөх хайрлах гэсэн үг үгүй. Найдвар гэдэг зүйл зүгээр л хий осон төсөөлөл мэт дэлхий тамаас илүү хэцгий болсон байлаа. Залуу хүү төсөглөн үлмэдийг их харанхуй далайг ширтэн зогсно. Далайн урсгал хүүхд татсаар хүүгийн нүд цохирол гашуудлаар дүүрэн харагдана. Бид нэгэн их хүүгээ нарийнхан годомд үлдээн төмөр автангаар дарж нухайг харна. Хүү автан сөхөд эргэн дойронд нь өгсөн хүмүүс дүүрэн байлаа. Хүү зогцс дундуур явж ихийгээ олоход бодит байдалтай нүр тулж ихийгээ алдна. Хүүгийн там дундуур тэнүүчж нэг охиндоо даралтлаа. Тэд хамтаа ураг шалгасаар зогсолтгүй урагсаар явна. The Horizon бол олон зүйлийг илэрхийлдэг ч эмзэг зөөлөн сэтгэлтэй хүмүүст зориулагдсан бүтээл огтхон ч биш. Би дайн талааны кино, тоглоом, анime, манга дээр л хардаг. Гэтэ үнэхээр бодож тунгаадаггүй. Магадгүй өнөөгийн зарим дайнд санаа зовдогч бидэнд өөрсдийн амьдрал бий болохоор тгийх зав байдгүй. Гэтэ эзэн нэгэн цагт нүүр тулхал болно. Дайны жинхэнэ тамыг ойлгох тэр мөч. Хүний мөн чанар хичнээн аргис байж чаддгийг ухаарах агш. Энэ түүх зүрхийг өвтгөж сэтгэлийг шархтуулахаар тасалдгүй гунгийн аялал чамааг хөтлөн чирнэ. Түүхийн эхэнд хүү охин хоёр нэгэн хачин эрдээ даралтна. Тэр хүн дайнаас олж гүнзгий зочролд орж сэтгцээв асуудлаа мэд харагдана. Тэр ярьж чаддаггүй бодол санаагаа илэрхийлж чадахгүй утга учиргүй аваа гаргана. Тэр хачин эр бол дайны охирогч юм. Түүний маш хүлээлэг барзгаа зураасагаар дүрсэн нь маргал анхдах зэрлэг амт мэд харагдуулж харцсан хүний сэтгэлийн гүн рүү нэвч шингэх шиг санагдана. Түүнийг харсан хүү түүнийг аюултай байж магадгүй гэж үзээд унтхыг нь үдээж байгаад өрхөх хэрэгтэй. Ингэснээр тэр тэднийг дагаж чадахгүй болно гэж охинд хэлнэ. Энэ нөхцөлд хүүн эрүүл ухаан өөрөөр хэлбэл бидний өмнө байгаа зүйлийг бодтоор ард зөв шийдвэр гаргах чадварыг илэрхийлдэг. Харин охин нь сэтгэл хөдлөл өрөвдөх сэтгэлийг төлөөлж тэр өрөвдөлтөд автаж тэр хүний ганцаараа нь орхихыг хүсдэггүй. Түүнд ус өгч анхан шатны ёс суртахууны цагийг оролдоно. Тэр хүн ичнээн аюултай байж болохоос хамааран охин дуслаж хэдэн өдөр хамтдаа хоол идэн аялан өнгөрүүлдэгч танихгүй ирийн хүн байдлаа хэдийнэ алдагдсан байдаг. Тэр сэтгцэн өвчтэй болсон бөгөөд охиныг даран унгаад заваан үйл хийх гэж байсан нь үнэхээр аимшигтай. Хүүгийн нэрийг охиныг унахыг хараад утга гаргаж ирнэ. Эргэлзэлгүй ирийг хөнөөж орхилоо. Үүнд гарсан эр бол бидний хүн чанартай хөнөөгөл гэмшил, ухаарал, өвдөлт, ганцаардал, мөн өксөлгүй зөвхөрлийг бэлэгдсэн илэрхийлдэг дүр юм. Хүү хоёр алхасаар явна. Ингэсээр дайн сүдэж хоосорсон нэгэн одод ганцаараа амьдарч буй хосол өмссөн нэгэн эртээ даралтна. Энэ хүн бол бидний дотор хамгийн цэвэр логик, ямар ч өрөвдөх сэтгэлгүй зэвсэг барьсан хүмүүсийг аль болох олныг устгах бол дэлхийд өдий чинээ 50 болно гэж итгэдэг хүн байдаг. Тэр ир хүүд хэлэхдээ дэлхийн ийм байдалд хүрсэн шалтгаан нь хүн төрлөختөнд логикоор сэтгэж чаддаггүйтэй холбоотой гэдэг. Зүүн совин сэтгэл хөдлөл, дурсамж, мэдээлэл бүгд хүний оюун ухаанд зэрэгцэн оршдог бөгөөд харин түүний бодлоор альвааг өвч тэмдэх нь эдгээр төрөлхийн хүслийг тусгаарлаж хянах боломж олгодог аж. Тиймээс дэлхийг сүрлээ заврахын тулд сүрэл авчрахыг хүссэн хүмүүсийг устгах ёстой. Хэрвээ хэн нэгэн буу барьж байгаа бол тэр хүн алах санаатай гэсэн үг. Түүнийг устгаснаар цаашд өөр хэн ч үхэхгүй байх баталгаа болно гэж тэр хэлнэ. Энэ хүн өмнөх учирсан этгээд ирээс огт өөр. Тэр ухаалаг, тайван, хяналттай, бас хүйтэн сэтгэлтэй. Хосол өмсөн энэ нэр дайснуудаа өшөө авах тухай огт ярьдаггүй. Хүүд нэгэн оройдлыг алах ба шалгалт өгөхөд тэр ир тайлбарлахдаа энэ хүн одоогоор аюул биш байж болно. Гэхдээ амьд үлдвэл өшөө авах замыг сонгоно гэж хэлдэг. Харин хүү тэр хүний хүн чанарыг харж үзээд тэр хүнч бас түнтэй адил нэгэн хүн аюул зандал хийл өгөөд бол хүү түүнийг алахгүй гэж хэлээд явна. Удалгүй охин тэдний хоол хүнс болгож шиhlэх зогснуудын дундаас нэгэн хүнийг олно. Тэр хүн төвжигдсэн байдалтай өвхлийн гэрмэг дээр байна. Энэ хэсэгт нэгэн дүр хүн төрлөختөн зөвхөн сайн эсвэл муу биш, харин оюулагын зэрэг агуулдаг хэмээн хэлснээр төгснө. Хосол өмсөн ир охин тэр хүнийг сулснаг олж мэдээд хүү охин хоёрыг яв гэж тушаана. Өнөөдөр л яв гэж хэлээд хоёр хүүхэд холдож явах зур тэр хоёр хүүхэдтэй нэгэн гэр бүлийн зургийг чангатгана. Хүү охин хоёр хотыг орхин явах үед буугаар дүрэн ачааны машинууд хот руу төгч ирнэ. Харин хосол өмсөн ир гартаа тесрэг бомбог атгасан хэвээр зогсож уддгүй хот нуран ундаг. Бидний газараас нөгөө газар чилдсээр дараагийн хэсэгт ирнэ. Энэ хэсэгт бид охины өнгөрсөн рүү очиж тэр яаж ганцаараа автобусанд үлдсэнийг харна. Тэр автобусанд зөвхөн охин байгаагүй. Тэд нэгэн хөгшин ирж бууршгар өстэй хүн, дуу цоотой эмэгтэй бат бөх гэрвэл хатуу чаг нэгэн эр мөн охинтойгоо явж байсан аламжтай ав байжээ. Энэ автобусанд олон хүн байсан бөгөөд тэд дайнаар дөрөн ертөнцөд амь үлдэхэд тусалж байв.
Тэд хамтдаа ханган цуглуулж, заримдаа сум борогч тойрон гарч эцэст нь амьд үлдэж чаддаг байлаа. Гэвч эхлээд хөгшингээр уйлан автобуснаас бууж алхаад явна. Дараа нь уржгар үстэй ир. Тэр хүн амьдралтанд тохиолдсон бүхэн утга учиртай байсан уу? Эсвэл бүх зүйл зэми байсан уу гэж бодсоор автобуснаас буна. Horizon чамайг сайхан мэдрэлийг хүсдэг. Харин өвдлөөр дамжуулж ямар нэгэн зүйлийг ухаарлахыг зорддог. Энэ нь дайн хүний харгас мөн чанарын бод түннийг онцлон харуулах гэсэн хэсэг юм. Тэр эмэгтэй маш их зовлон туулсанд бол ад жаргал хүний дотор үр даалга болжээ. Зэргүүч бай эсвэл төгс хүнч бай хинч боловч тэд үрд өөрчлөгдөнө. Тэд дахин эзэж хэвэн байдалтай эргэж орж чадахгүй. Энэ бүхэн далаатай адил бид бүгд нэгэн том урслын хэсэг болж давлгаан чидэгдэн одно. Тэр эмэгтэй хоолоогоо зүсэж нөхөр нь эхнэр хүүхдээ хамгаалахыг оролдоно. Хинч бай хайртай хүнчин өгөхөд бус зүйл ерөөсөө хамаагүй болдог. Бид өгснийхаа дараа хаашааж очдгоо мэдэхгүй, хинч тайг мэдэхгүй. Дэваажинч байж магаад, тамч байж магаад. Гэтэ бид ямар нэгэн зүйл байдагт итгэдэг. Аав охиноо архих ёстой болно. Охин уйлж чарлан гашуудаж, харин аав нь ч бас уйлна. Өөрийнхөө зайлшгүй үхлийг мэдэрч гашуудаж, тэр охиноо өсөж том болохыг, сургуультай явахыг, төгсөхийг, амжилттай болж ажилд орж, гэр бүлтэй болохыг хизээж харж чадахгүй. Энэ бүх зүйл тэр дорой үгүй болдог. Энэ нь ямар их өвдөлтөйг манхва маштад харуулна. Үг бараг байхгүй ч зураглан гайхалтай. Тэгээд аав нь хэрвээ чи үргэлжлүүлэн алах бол би дахин уулзна гэж хэлээд яваад өгнө. Тэр төгсөлгүй алхасаар өөрийнхөө бодит байдал өөрөө хинбэ цаашд юу болох вэ гэдгийг асуусаар явна. Давтагдсан олон самбар дээр яс тарихт үрслэгдэж дөрүүдийн задрал мөхлийг илэрхийлнэ. Эцэст нь тэд бүгд энэ хувьд адилтайгаа нүүр тулна. Чийж бай бийж адилхан. Үхлийн тухай энэ ухаарал биднийг хамгийн ихээр айлгадаг. Гэхдээ эцсийн мөчид хамгийн сүүлчийн амьсгаандаа бүх зүйл бүдэрж эхлэх тэр үед бид бүхнийг ухаардаг. Охин одоо автобусандаа ганцаараа үлдсэн байлаа. Харин одоо бид одоогийн цаг руу буцаж ирнэ. Хүү охин хоёр урагшлсаар амьдралын хамгийн аж аргалтай мөчид хүрсэн байна. Тэд маш их зүйлийг туулсан замаасаа салдаггүй хамтдаа хөтөлсөн бүхнийг давна. Замын төгсгөл нэгэн сүүдээр гарч ирэхэд хүү охин хоёр яг өөрсдийн эсрэг дөрүүдтэй тааралддаг. Энэ үнэхээр сонирн бөгөөд тэд адилхан зорилготой адилхан замаар явж байжээ. Айзаасаа болж хоёртаа товёлоо буугаа өргөж гэвч тэдний амдрагчид буугаа доошлуул гэд хилэн давшруулна. Учир нь хүүд логикийг охин сэтгэл хөдлөлийг төлөөлж байсанд бол тэд аюул байхгүй ухаарсан юм. Гинэт нэгэн пуужин дээгүүр нь нисэн өнгөрнө. Өмнөх бүлгүүдийн үзэсгэлэнтэй зургууд ээжлэн харагдаж, пуужинд дэлбэрэхэд дэлхий хоёр хүнээр зөөрч удалгүй 3 болж хувирна. Эцэст нь энэ бүхний дараа хүү далайд хүрнэ. Бид маш олон төвхийг үзэн ч тэдний аль нь жаж аргалаа төгссөнгөө. Хүү далайг ширтсээр өөртөө тохиолдсон бүхнийг эргэн санаж, цэцэрлэхгүй асар ихээр шаналн уйлна. Бүх болсон явдал нэг бүрчлэн харагдахад манай дэлхий ичнэн аригс байж чаддгийг жинхэнэ дөр зураг ил тодуулна. Хүү одоо өвшин бүм болжээ. Дайн дууссан мэт тэр эрт дээр үед охинтой ярьж байсан байшиндаа амьдарч байлаа. Эцэст нь түүнд амар амгалан ирсэн мэт боловч өнгөрснөө эргэн бодоход туулсан харанхуйд энсэн дайнууд эцэст нь тэрээр ганцаараа үлджээ. Энэ бүхнийг туулсан өвгөн өвөр цөхрөл харанхуйд амьдрна. Гэвч өвгөн амьдралаа дөрөн нэгэн остой тааралдаж энэ бүхэн өөрчлөгдөж эхэлнэ. Тэдний хувьд энэ бол ялагдаж урагдаж гимшлэр дүрс нэгэн өвгөн байсан. Гэхдээ тэд өвгөнийг харсан даруйдаа өвгөнд ямар хэцүү байгааг ойлгоно. Өвгөн хүмүүс бид зүгээр дэлхий дээр амьдарч байгаа амьтад бид өнөөдөр өгсөн ч үрж өөрчлөгдөхгүй гэдэг. Өвгөн энэ бүх зүйлийг туулсны дараа түнд амьдрал ямар ч утга учиргүй болсон байлаа. Гэвч тэр хоёр амраг энэ үгийг нэцаана. Эмэгтэй жинвсэн бөгөөд тэд хүүхдээ өсөж амьдралын бүхнийг зөвхөн муугч би сайнигч бас мэдэрнэ гэж хэлнэ. Өвгөн гарынхаа алгыг түүний жинвсэн гизэн дээр тавихад тэр агшинд асар их инэрл хайр мэдрэгдэнэ. Тэрхий дөрөөн далайг харан зогсоход нэгэн үчтэй давлгаа залуу эрийг татан авч гүн харанхуй ангал руу татах үед өвгөн ир энэ л хүний хувьд авлан чиний хийж чадах цорын ганц зүйл бол уйлах гэж хэлнэ. Гэвч залуу хүнийг яаж шүүрэх юм бэ? Тэр өвгөний хэрцгий нүдлүү хараг надад туслаач гэж хэлэхэд өвгөн өөрийн ирэхгүй ус руу үсэрч орно. Тэр далаа руу улам гүнзгий, улам гүн шумбана. Зогцоод түүнийг хүрээлж ханхуу бүрч гүн нөмрөнө. Өвгөн бодлоо тас татан урагшлаж тэгээ тэр залуу хүүг барьж авна. Гэвч тэр мөчид гэрэл гарч ирнэ. Өвгөн ир тэр гэрэл рүү гараа сунгаж бараг хүрэх шахан дахин гараа сунгана. Орчхойн туршид хизээч ингэтлээ дод мэдэж байгаагүй хамгийн чухал зүйл хүрэх гэж оролдоно. Тэр бол хайр, тэр бол Horizon. Нарны гэрэл өвгөн ирийн өөрийг гүйгүүлж тэр дахин уйлж эхэлнэ. Эцэст нь түүний хувьд нар мандлаа. Түүгийн төгсгөлд өвгөн ир залуу хусын охинтой тоглож харагдана. Өвгөн ир олон зүйлийг сурчээ. Тэр гуниг баяр хоёрыг хоёуланг нь мэдэрч дулаан гэдэг зүйл харанхуйг зөдрүүлж чаддгийг ойлгосон. Horizon бол үнэхээр уншихад хэцүү манхай байлаа. Түүхэн бүгэлдээ гунигтай дарамттай учраас уншихад амаргүй. Гэхдээ нэг л мэдгээд уншиж дуусгаад энэ харгас ертөнцийн дунд найдвар олж хүн чанараа хадгалж үлдхийг хичээж буй нэгэн үгийн тухай гүн гүнзгий философийн түүхийг өгүүлдэг.
Зохиогчийн үгнээс илүүтэйгээр зураглалаар дамжуулан санаа сэтгэл хөдлөлийг өдөөхөө илүүд үзэж, зураг дөрүүд нь ер нь энэ зураглалын бүх зүйл нь гайхалтай байлаа. Та нар өөрсдөө уншвал илүү ихийг ойлгох болно шүү. За тэгээд бичлэг таалагдсан бол лайк болон subscribe хийхээ битгий мартаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.